бид хоёр хичээл эхлэхээс 1 цагийн өмнө гардаг. Манайхын уулын ард гэдэг болохоор нөгөө эндээс бид хоёр ингээ ахлаад тэгээд давтастаа суугаад 5-6 буудал явдаг. Манай сургууль хол шүү дээ. За сүүлийн жилүүдэд Монгол улсын хүн амын тогсон нэмэгдийн хэрээр сургууль цэцэрлэгийн тоо хэмжээ, түүнд суралцах сурагчид хүүхд багчуудын хэрэгцээ шаардлага бол одоо өсөн нэмэгдэж байгаа. Тэр өсөлтийн хурдыг гүйцэтгэх хэмжээний тэр хэрэгцээг хангах хэмжээний хөрөнгө оруулалтын шаардлага за мөн үүнийг дагаад боловсролын чанар, хүртээмжийн асуудал бас сорилттой тулгамдж эхэлсэн байдаг. Монгол улсын засгийн газар боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Дархан уул, Говьалтай, Говьсөнбөр аймагт нийт 21 сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Эдгээр сургууль цэцэрлэгийн барилгууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалд дасан зохицсон төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын нас хүйсийн онцлогт нийцсэн. Төслийн үр дүнд нийт 10,000 орчим хүүхэд гэрд ойр, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломжтой боллоо. Өнөөдөр 168 дугаар сургууль баригдсанараа маш давуу талтай байгаа. Манай хол ерөөсөө сургуулиасаа 200 метрийн зайтай. Тийм болохоор хүүхдэд бол аваар ослгүй, аюулгүй маш таатай орчин сургууль баригдсан баяртай байгаа. Боловсролын системд анх удаа суралцагчийн үнэлгээний шалгуурыг судлагдхуун бүрээр боловсруулан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 135 цахим анги танхим байгуулснаар сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлсэн. Сургуулийн менежментийг сайжруулсны дунд төсөлд хамрагдсан 146 сургуулийн сурагчдын сурлагын амжилт 11%-аар агсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангалтыг дэмжин сургуулийн хэрэглэгдэхүүний шаардлагуудыг шинжилсэн. Мөн эсэлтийн шалгалтын засалтын явцыг хялбаршуулж, шалгалтанд бэлтгэх даалгаврын санг баяжуулав. Одоо бидний үед энэ шууд засалтын технологи болохоор шууд нэг ангид шалгалтаа өгвөл тэгээд 5 минутын дараагаас дүнгээ мэдээл сонсчих юм боломжтой. Айгу гоё даваа талтай. Азийн хөгжлийн банк Монгол улсын боловсролын салбарыг үргэлжлүүлэн дэмжиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна.